Ардчилсан намын их хурлын сонгуультай хамт нийслэл болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг цуг явуулъя гэж байгаа. Харин Монгол Ардын нам тусад нь явуулъя. Орон нутгийн сонгуулийг намар явуулж болно гэсэн. Ингээд талууд ойлголцож чадаагүйгээс асуудал хойшлоод байгаамаа. Асуудлаа явуулах шаардлага байгаа юу? Байгаа. Би түрүү хэлсэн одоо асуудал аль шатн дээр явж байгаа гэдгийг. Тэгээд бид нар Ардын намын бүлгийн албан ёсны байр суурийг бол авсны дараа дахиад яах вэ гэдгээ чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч тэр бүлгүүдийн хооронд ч тэр гэсэн ярьж хэлцэх юм шаардлага бол байгаа. Нөгөөтэйгүр энэ хуулиа бас хурдан эцэлж гаргах цаг хугацааны ч гэсэн болон зохион байгуулалтын хувьд бид нар бас ийм бодис шаардлага байгаа. Яагаад тэгэхээр зэрэг одоо ер нь хэдхэн хоногийн дотор улсын хурлын сонгуулийн хуулийн товыг зарлана. Тэгэхэд бид нар ийм бас хурал дээр энэ хуулийг хэлцэж чадахгүй юм уу эцэслэн шийдвэрлэж чадахгүй ийм байдалтай байж болохгүй гэдгийг хаана ойлгож байгаа бах. Хэрвээ энийг шийдэж чадахгүй бол одоо хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа дагуу явахаас л өөр аргагүй болно. Их хурлын сонгуультайгаа хамт орон нутгийн сонгуулийнхаа товыг бас хамт зарлаж явах энэ асуудлаа их хурл шийдэх шаардлагатай болно гэдгийг бас хэлхийг хүсэж байгаамаа. Нэг хэсгийн улсын их хурлын сонгуультай хамт нөгөөгийн намар гэж ингэх салгах боломж бол байхгүй. Үндсэн хуулийн 59-ийн 3 дугаар зүйлийг заалтыг бол зөрчнөө. Энэ бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуул болох гэж байна. Тэгэхээр энэ аймаг нийслэлийн том юм учраас ч гэдэм үү сум дүүргийнх нь бага учраас намар том учраас цуг гэж хандах гэж байгаа юм шиг ийм байдал олон нийтэд ойлгогдно. Эсвэл одоо ач холбогдлоор нь ирэмблэх гээд байгаа юм шиг ийм ташаа ойлголт бий болно. Ерөөсөө зарчимтай нийцэхгүй. Тийм учраас хүлээж авах боломжгүй байна. Салгаж явуулахаас өөр зам харагдахгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн. Гэхдээ тэр нь хууль бус хуралдаан байсан. Ардчилсан намын бүлэг завсарлага авсан үед хуулиа илт зөрчиж гисэн хуралдааныг байнгын хорооны дарга нь ингэж тайлбарлаж байна. Тэгэхээр би байнгын хорооны 17-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр эрсдэлтэй эхлүүлсэн. Энэ асуудлыг нэг мөр шийдгэсэн. Сайхан бэлэг дарга завсарлага авч гэж хэлсэн би хэлсэн байж байгаа. Эх 7 хоногт улсын их хурлын сонгуул зарлагдана. Хэдийгээр хүчин төгөлдөр хууль байгаа гэж байгаа боловч нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн баригдсан. Хүчин төгөлдөр байгаа хуульд л нэмэлт өөрчлөлт ордог. Тэрийг оруулах уу оруулахгүй юу гэдэг асуудал нь тусдаа асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо оруулахгүй бол нэмэлт өөрчлөлт оруулахгүй болохгүй нэ гэдээ улсын их хурлын гишүүд санал тавьчихсан. Тэрийг нь оруулах шаардлагагүй гэж үзэх бол нэг тусдаа асуудал байна. Тэгэхээр энийг шаардлагатай гэж нэр бүхий гишүүд үзсэн. Процедураараа яваад энэ асуудлыг шийдэхгүй бол бүлгүүдийн энэ одоо байдал ойлголцол шийдэгдэхгүй байна. Тийм учраас байнгын ороо улсын хурлын сонгуулийг цаашдаа хүндрэлтэй байдалд оруулахгүй тулд өөрийнхөө одоо их хэмжээнийхээ хуулийн дагуу дэгээрээ яваад ингээ хуралдаж асуудал оруулж ирж байгаа маа. Эх 7 хоног гэхэд бид энэ улсын хурлын сонгуулийг товлон зарлах ёстой шүү гэдгийг эрхэм гишүүд сайн одоо анхаарч үзээрэй гэдгийг хэлмээр. Ардчилсан намын бүлэг албан ёсоор завсарлага авж ийна гэд хуулийн юм ярьж хахад та өөдөөс нэг гишүүний хуралдаан дээр хэлсэн протоколын үг уншаа сууж иж болохгүй шүү дээ. За санал хураалт байж болно гэж бодъё. Санал хураалт чинь хилцэх хэсэг, анхны хилцүүлэг, хоёр дахь хилцүүлэг, тэгээ дөрөв дахь хилцүүлэг явж иж дөрвөн санал хураалт чинь хууль болд юм аа. Төрийн байгуулалтын байнгын хорон дарга нэг санал хураалтаар дөрвөн хилцүүлгийн дөрвөн санал хураалт явж иж хууль болдог заалтны дээр гарсан, хуулийн дээр гарсан ганцхан санал хураалт гэж байхгүй. Энийгээ төрийн байгуулалтын байнгын хорон дарга ийм ярьж болохгүй. Энүүгээр цаашаа ингэж явал цэцэд хандсан болно, үндсэн үе зөрчсөн юм болно. Улсын хурлын дарга Дэмбэрл улсын хурал дахь намуудын бүлгийг энэ талаарх асуудлаа дахин хэлэлцээд нэгдээд ороод ир. Энэ ойлголцол эцсийн хугацаа шүү. Ухрах газар байхгүй ард сонгуул гэлээ. Нэг осондоо асуудлыг яарвчлахгүй бол сонгуулийн товыг зарлах хугацаа улам бүр ойрцоор угаамаа. 4-р сарын 27 гэхэд сонгуулийн товыг зарлана. Тэгэхээр их хуралд цаг хугацаа гээд байх зүйл тун байгаа гэж ойлгож болно. 4 жилийн өмнө 7-р сарын 1-ний асуудлаас үүдэж сонгуулийн хуулийг сайжруулах ёстой гэдгийг улс төрчид сайн ойлгож авсан. Харин тэд энүүдад ашиг сонирхлоо хамгаалсаар байна. Бид их хуралд цөөнх иргэдийн зориг ногоо намын байр суурийг сонссон юм а. Өнгөрсөн хугацаанд энэ засгийн газар бол сонгуулийнхаа ажлыг бэлтгэлийг хийсэнгүү, одоо тэр захин үнэмлэхээ хэвлүүлсэнгүү, энэ асуудлуудаа шийдсэнгүү. Өнөөдөр тэгээ эцэст нь 10 хоногийн өмнө дахиад хэн буруутай вэ гэдэг л асуудал яригдчихэж байгаа. Тийм учраас орон нутгийн сонгуулийг бол үнэхээр бэлтгэлийн хангаагүй учраас маш хүнд. Гэхдээ хууль нь байгаа учраас хийхээс өөр арга байхгүй.
Тэгэхээр одоо бол яг манай намын байр суурь их өөр. Бид нэгдүгээрт бол энэ сонгуулийн хуулийг бэлтгэлийг хангаагүй, иргэний цахим үнэлэхийг хэвлүүлээгүй, зохион байгуулаагүй ажлыг хэн хариуцлагын хүлээх юм бэ гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаарх нь орон нутгийн сонгуулийг хийхээс өмнө тэр 48 гишүүн бас хуулийн төсөл өргөн барьсан байгаа шүү дээ. Сум дүүргийн төвшөнд одоо улс төрийн намуудыг сонгуульд оруулахыг болиё гэж. Энэ дээр улсын их хурлын 76 гишүүний 48 гар үсэг зурцсан байгаа. Хэрвээ энэ асуудлыг шийдчихвэл сум дүүргийн төвшөнд Монголын ард түмнийг намаар нь хуваадаг байдал алга болно. Тэгээ ардчсан намаас бол сонгуулийг 2 хувааж хийе гэсэн маш өвөрмөц санал оруулж илээ. Энэ бол дахиад маш айхтар завхрал эхэлж байгаа байхгүй. Ягаад гэвэл өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн зарчмаар бол орон нутгийн бие даасан байдал иргэдийн эрх чөлөөвөл үндсэндээ энэ 2 нам тохироод өөрчлөлт болохгүй зүйл шүү дээ. Тийм учраас орон нутгийн сонгуулийг 2 хуваана гэдэг бол зүгээр улс төрийн тоглоом. Монгол ардын нам бол өөрөө одоо энэ сонгуулийг хийхгүй дургууд хүчгүй гэж хойш нь татсаар гад унгааж байна. Тэгэхээр одоо бол ганцхан асуулт бий зүгээр олон түмэнд хэлэхэд энэ бүгдийн хариуцлагыг хэн тооцох юм бэ? Сонгуулийн дараа бол маш том бодлоонууд гарна. Өнөөдөр төрийн ордын ил хул намын бүлгүүд хуралдах хэсэг нь тодорхойгүй байсан. Монгол ардын намаас ардчилсан намд хаяглаж албан бичиг ирүүлсэн гэдэг мэдээлэл өгч түүндээ яг юу гэсэн тодорхойгүй байгаамаа. Ийхүү алчиг хайрын цаг хугацааг улс төрчид алдсаар байна.